чамаас үнэтэй. Юу гараа бохч нь. Түрхээ. Энийг дээрэн. Цаана нэг бодлоо. За би найзтайгаа уулзсан гараа явж гин. Амар бороотой байсан яг намайг гарсан чинь бороо зогсчих. Манай хүүгийн орох сургууль өөртөө амар холоор зам үсгээд ингэж тойрч явна. Өвн тэргээр ингэ зам гараад орчдөг хөөхгүй. Naintindihan natin yung sinasabi. Зэсэн үү? Тогтмол юм хийгээд явъя гэж бодсон боловч амар хөсөрөд амжидгүй байна. Тэгээ бас юу хийх янз бүрийн санаа нь юусоо орж ирдгүй юм байна. Амжилттай юм хийвэл тэрийгэ бичээд тэгээ эвдэдлээд оруулъя гэж бодсон. Одоо болохоор Сити руу найзуудтайгаа уулзгаа явах гэж байна. Өнөөдөр хагасаа өдөр тэгээд хамт бидэд Kangaroo steak идэж байгаа. Тэгээ уулзааг бас амар утсан байна. Зарим нь бас буцаж байгаа. Тэгээд уулзж байгаа. Одоо болохоор би ингээ ферийн суудсан. Одоо эндээс нэг 40 минут хэртэй яваад тэгээд миний очих ресторантэй айгу ойрхон буuna. Тийм л анда гадаа өнөөдөр баг өглөөнөөс хойш бороо орсон. Цанхоор нь ингэж харагдчихээн. Энэ цугаад явал жоохон удаа явдаг. Тэгээд бас жоохон үнэтэй. Бороо ороод ирсэн. Намайг бохоод бороо бас зогсох байх гэж итгэсээр явж ий. Сургаар нэг яг цагтаа. Тэр бүр амар орж ирсэн чинь дахиад наваа босож ирээ бороо зогссон. Надад ингэ шүхэр байгаад. За. Цагаас очиход олох үедээ явах хэрэгтэй. Ямар сонирхолтой меню вэ? Cheeseburger. Ribeye. Sweet potato. Crocodile burger. Kangaroo steak. Around this. Okay, thank you. Eating crocodile burger. Let's see. It tastes like chicken. But like this is I feel like more healthy. Kangaroo steak. Энэ болохоор ribeye steak. Kangaroo-г амигтай амсаж үзье. За хоолнууд нь бол амар гоё юм байна.
Come back to you. Seno. Hello. Yeah. За бороо орсоор хүмүүсийн шоуцаар байна да. Ингээд өөч одоо өөч хагас өдөр аргагүй юм байна. Бүр пик хүнтэй, хаасайгүй амар хүнтэй. Гэрлэг байхгүй. Тэрийг өглөөж юм. Энэ гэртээ ойрхон чилсэх болохоор энийгээрээ энд суусан нь хамаагүй амар. Одоо нэг 5 метр нэ. Энэ нь болохоор манай хэлний бэлтгэлийн найзууд тахгүй юу. Тэгээд амар хөөрхөн гоё найзлаг байсан бид нар. Айгу олон хоолны газруудыг хамт турших ч юм уу, айгу олон зүйлүүдийг хамт бас хийсэн. Тэгээд миний хичээл дуусаа бараг 3 сар болж байгаа. Тэгээд би 3 сарын хугацаанд эднэртэй уулзаагүй. Пэри маань ирж байна. Яа тэгээд өнөөдөр гоё хамт хэлсэнд баярлалаа. За дараа дахиад гоё бичлэгээр уулзъя. Bye bye.